надад ийм урилга ирсэн юм байна. Mobicom корпорацийн одоо бүх салбар нэгж хамт олонтой танилцах юм аял оролцооч гэсэн урилга ирлээ. Миний хувьд өөрөө Mobicom компани хэрэглэгч байгаа. Ийм урилга аавна гэдэг бол үнэхээр сайхан байна. Mobicom дээр бүгдээрээ уулзъя. Танаа. Mobicom корпорацид За. Манай компани 20 жилийн тохиож байгаа. Одоо энэ жил та хоёр танилцахаар ирсэн та хоёртаа баяр хүргэе. Би өөрөө Mobicom-ийн хэрэглэгч л дээ. Тэгэл ерөнхийдөө хамгийн анхны үүрэг талбайны оператор компани тийм үү. Энэ нь болохоор манай төв офис байгаа. Энд дээр болохоор 22 call center байгаа. Үгүй тийм үү. За тэгээд манай маркетинг одоо тэгээд бусад ер нь ихэнх албачлууд энд байгаа. Ер нь одоо яг өнөөдрийн бидний аял яг ямар хэл салбараас эхлэх вэ? Хоёулаа аяллаа тэд төвөөсөө өршөлтгөө. За тэгээ. За миний хамгийн ихний аялсан газар бол Тэди төвийн нэг давхар үйлчлэгээний төв байсан. Уг нь бол ингээд байгаль орж ирдэг л дээ тий. Гэхдээ яг ингээд хаана юу байдгийг сайн бас мэдэхгүй. Үйлчлүүлэх хэсгээрээ л мэднэ. Энэ хэсгээр юу вэ? Хэрэглэгчтэй зөвлөх хэсэг байгаа. Хэрэглэгчтэй хамгийн ойр одоо дэмжлэг үзүүлэх хэсэг байна гэсэн. Гэрэл бодлогч үйлчлэх хэсэг байгаа. 12,000 гэрэл үйлчлэгээ үзүүлдэг гэсэн. Тэгээд компани нийтдээ 46 ажилтнтай. За эндээс яг үйлчлэгээний ажилтнууд маань 38 ажилтнаа. Урд нь хүмүүс чинь энд ирээд нөгөө очрлоо 1-2 жилийн өмнө одоо хүмүүсийн хэрэглээ нь онлайн руугаа шилжчихээр сарцсангуу үйлчлүүлэгч энд яг биеэрээ ирж байгаа нэрээ бага болж байна. Тэмлэгээ авах ба манай хэрэглэгч нар маань маш ухаалаг үйлчлэгийг ашигладаг болсон. Өдөрт энэ төвөөр тэдэн мянган үйлчлүүлдэг гэсэн яг тийм судалгаа байдаг. Манай телед өдөрт 3,000-аас 3,500 хэрэглэгч үйлчлэгээ авдаг, аваад явдаг гэсэн. Заалаар маань болохоор ороод гараад одоо дээшээ доошоо орж гарч байгаа хэрэглэгчийн тоо маань болохоор 17,000 хэрэглэгч. Манайх болохоор хүүхүүд эзэнгээд одоо дэлхийн гар утасны брендийн өсөлтүүдийг бол боловсруулж байгаа. Гар утасны маань өөрөө маань Албан ёсоор хамгийн анх iPhone-ыг оруулж ирж байлаа. Монголд хамгийн анхны буюу одоо яг цорын ганц албан ёсны борлуулагч iPhone. Одоо энэ ингээд албан ёсоор iPhone, Samsung утсыг зарж штэ Mobicom. Тэгэхээр энэ одоо яг энэ 2 давхар, 3 давхар тодорхой нэг гар утасны лангуунууд байдаг. Эндээс авсан, тэндээс авсан ер нь яг ямар ялгаа вэ? За албан ёсных гэдэг нь болохоор одоо манайх 1 жилийн хугацаатай баталгаа тогтоог нь одоо чи утсан дээр нь одоо өөдрийн ямар нэгэн гэмтэл гарна шүү дээ. Манайх тэгэхээр одоо баталгаацар дээр үзүүлээд тэр нь цоошин утсаар сольж өгдөг байна. Зээлээр авч ир гэдэг чинь хүү байгаа. Энэ яг одоо 2 сая хэдэн зугийн үндсэн байгааз. Энэ болохоор ингээд нэмэгдэл байгаа юу? Энэ яг энэ утасныхаа үн юм уу? Хүмүүс зээлэхээр хүү нэмж төлнө гэж ойлгодог. Манай зээл бол огт хүүгөө. Харин сар болгон вакцины төрөөс хөнгөлт үзүүлдэг байгаа. Хөгшин залуу за тэгэл олон янзын хүмүүстэй бол харилцах тэр харилцааны соёл дээрээс нь тэр хэрэгжүүлж байгаа стандартууд бол маш их таалагдсан. Яг аяллахаа өмнө тухайн өргөмжлөлүүдийг одоо уншиж танилцахад бол нийгмийн хариуцлага маш өндөр ухамсарлагч нийгмийн асуудлыг шийдэж байгаа гэсэн ийм юмнууд ихний ээлжинд харагдаж байна. Хүүхдийн тусламжийн утас 108 нь болохоор зэрэг 0-аас 18 насны бүх хүүхдүүд зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой. Энэ төслийг хэрэгжүүлэхэд бидний өмнө тулгамдж ирсэн хамгийн том асуудал технологийн шийдлийн асуудал байж байсан. Үүнээс ургаад серверийн асуудал бол их томор тавьж ирсэн. Тэгэхээр бид нар бол анх төлөвлөж явахдаа 30 мянган дуудлага жилдүүлж явна гэж бодож байсан чи 5 дахин илүү дуудлага хүлээж авч байна. Жилд 150 мянган өгөгдлийг хадгалж чадах тийм
серверийг хаанаас олох вэ гэдгийг Mobicom шийдэж өгсөн. Энэ бол хамгийн том асуудал. Яг өнөөдрийн байдлаар 6600 орчим хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байж байна. Хамгааллын үйлчилгээ гэдэг нь болохоор амийн хорлох сэдэлтлээ, орлох хийс, алга болсон, бүх төрлийн хүч хэрхээлд өртсөн, донтолтой, нийгмийн яралтай тусламж үйлчилгээ шаардлагатай дуудлагуудыг хэлж байгаа. Төсөл хэрэгжих хугацаанд 670 орчим хүүхдийн амь насыг шууд аварсан гэсэн утгаар ойлгох бүрэн боломжтой. Хүүхдийн тусламжийн утасанд хандж байгаа энэ дуудлагын 60 орчим хувийг хүүхд өөрөө эзэлж байгаа. Хүүхд хамгааллын мэргэжилтнүүдийн өмнөөс хувиасаа их талархаж явдаг гэдгээ илэрхийлэх таатай байна. Цаашиж гисэн Mobicom корпорац нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол улсыг хөгжүүлэх, ирээдүгэн сайн сайхан болгохын төлөө их ажил хийнэ гэдэгт би итгэлтэй байгаа. Мөн би Mobicom-ийн маркетинг ялгалтанд орж танилцсан байгаа. За энэ одоо маркетинг За залуучуудаа ингээд манай компани үйл ажиллагаатай танилцаад хоёр талчин ирсэн байна. За сайн байна уу? За маркетинг төвтэй компани одоо яг нөгөө гартаж ажиллаж байгаа маркетингийн хамт олонтой уулзч байгаа бас баяртай. Тэгээд маш сонирхолтой алба гэж би боддог. Хэрэглэгчийн хүсэл сонирхолд толгуурласан тийм үйлчлэгээ үзүүлдэг байх л та. Жишээлх юм бол сонирхолтой. За хамгийн сүүлийн жишээ гэх юм бол бид нэр Minimobi гэдэг одоо дараа талбарт багцыг зах зээлд гаргасан байгаа. За энэ багцын давуу тал гэх юм бол одоо хүн болгон зөвхөн өөрийнхөө одоо хэрэгцээнд нийцүүлсэн дараа талбарт багцыг өдөөж ашиглах боломжтой гэсэн. Багцуудыг харахад ингээд нөө ярианд суурилсан багц гэхэд л одоо чинь Mobicom-ийн хэрэглэгч маань сүлжээндээ одоо хязгааргүй ярих хэрэгтэй гэдэг л одоо 9900 төгрөг. Тэгээд одоо сүлжээндээ нөгөө хязгааргүй мессеж бичихд одоо 4900 төгрөг одоо чинь за дунджаа 5 гигагийн хязгааргүй дата ярих авах 24900 одоо нийлээд 39700 төгрөг ч юм уу. Энэ 1 гигабайтын хязгааргүй дата ярихын багцыг жишээ нь сонгож болж байна. Тэгэхээр энэ багцын жишээ нь хязгааргүй бүх одоо гурлаа хязгааргүй хэрэглэн гэхэд нийлээд сар 54700 төгрөг болох. Би ямар хоол идэх дуртай тэрийг өөрөө бүрдүүлээд ав. Тий бүрдүүлээд авна гэсэн юм шүү дээ. Хамаг төлбөр мөнгөгүйгээд гэдэг энэ хүү гомдлуудыг бол ортос арилгаж чадсан юм үйлчлэг гарсан байлээ. Хэрвээ би Mobicom-ийн дугаар үйлчлэгийг сонгох юм бол одоо тэр MyMobi гэдэг үйлчлэгийг сонгоно гэж бодсон. Кинди хөтөлбөрч одоо урамшуулт хөтөлбөр үү юу? За Кинди бол одоо хоёртын хөтөлбөр байгаа. Тэгээд бол 2014 онд анх зах зээл нэвтрүүлэг ажиллагаа эхлээд одоо 2 жил гарангийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд бол одоо сая 100-ны орчим хэрэглэгчтэй болсон байгаа. Монголын одоо хамгийн том лоялти хөтөлбөр гэж одоо тасагдаг. Урд нь Candy гэж яг юу юм гэдгийг анзаардаг байсан. Тэгээд саяхан би нөгөө MyTalk цэгийн сайт руу ороод нөгөө нэг тогныхоо мөнгийг төлөх гээд орсон чинь Candy-гээрээ төлөх үү гэдэг асуулт гараад ирсэн. Тэгээд гайхаад төлсөн. Тэгсэн чинь надад мессеж ирсэн аахгүй таны Candy-нээс тэдэн Candy асуудлаа. Тэгээд таны төлбөр төлөгдлөө гэд. Тэгээд ер нь тэрийг хараад амар гайхсан л та. Тэгээд худалдаа авалт хийсэн мөнгөөрөө эргээд ингээд хэрэгтэй зүйлдээ зарцуулна гэдэг бол маш их таалагдсан. Ер нь тэгээд мэдмээр юм байна, цуглуулмаар юм байна гэж бодсон. 100 гаруй хамтрагч партнер байгууллагууд одоо Монгол улстай яруу 4000 гаруй одоо гэрээт бодлогчийн байгууллагуудаа хамтарч ажилладаг байгаа. Дараа нь ингээд сонсон чи Candy-гээр эмийн сангаас бас эм авч болно. Дээрээс нь хутгаас ус авч болдог. Кофе шопоор бас үйлчлүүлж болт юм байна. Ерөнхийдөө зүгээр хамгийн ашигтай л захин мөнгө гэсэн утгатай юм шүү дээ. Сая одоо 16 оны 12-аас одоо Candy маань захин мөнгө болж аль байсан. Тийм тий. Энэ одоо Mobicom-ийн дугаар бол одоо тухайн хэрэглэгчийн бол захин дансан нь болж юм гэсэн үг. Та одоо Mobicom-ийн дугаар байгаа Candy-гээрээ бүх зүйлийн хурдан авахыг энэ одоо банкны бүх төлбөрийн захин мөнгөийг авах боломжтой болж байна гэсэн. Ерхэд сайн мэдгүйсэн танилцуулж өгсөнд баярлалаа. Орон нутгийн
одоо сургуулиудын ариун цэврийн өрөөг одоо шинчлэх гэсэн ийм нийгэм чиглэсэн ажлуудыг бол бас хийж байгаа юм байлээ. За Mobicom компани бол манай Монгол улс одоо томоохон тооцогдох топ аж ахуйн нэгжүүдийн нэг байж байгаа. Манай компани энэ 2 жилийн хугацаанд 10 аймгийн 28 суманд орчин үеийн технологиор одоо энэ ваш төслийг гүйцэтгээд явж байна. Энэ төсөл хөтөлбөр маань 3 жилийн хугацаанд бас хэрэгжиж явж байгаа. Нийтдээ 35 сургууль цэцэрлэгийн одоо хүүхдүүд 25 мянган хүүхдүүд өнөөдөр жилийн дөрөв үйлрэлт яг одоогийн өнөөдрийн өвлийг хүүдэн цагт одоо халуун хүүхдүүд усаар гараа угаагаад болсон бизнес бүрийг ашиглаад ингэ явж байгаа. Талархуу штадын ажил бол өгсөн байгаа. Манай компани одоо энэ төслийн бас хамтран ажиллагч хэрэгжүүлэгч байгууллага болсондоо бол маш их баяртай байдаг. Самано. За манай ажилтнууд танилцахаар ирсэн юм байна. Тийм болохоор манай энэ операторууд ерөөдөө дөрөв төц өмсдөг. Тийм болохоор энэ дөрөв төцийг өмсөжсэн хоёулаа ажилд орж үзэх. За тийм. Байна уу, сайн байна уу? Тийм ээ. Хаяг нь пис тавар гэсэн үү? Энэ хүн интернет тавилгасан үний нөхцөл боломж нь юу вэ гэж. Ер нь одоо очиод Wi-Fi router нөгөө суурилтын хураамж бас өнгөө болж байгаа юм байна. Тэгээд ер нь багц тус бүрдээ бол хямдрал алдсан байна өрхийн интернетийн хувьд. За баярлалаа. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Дуртахгүй байж болохгүй нэг ам толноор зочилсон нь бол call center-ийн ам тол. Оператор болж үзсэн байгаа. Мобинетийн оператор залуугаар заалгаад, програмтай танилцаад, ерөөдөө тэнд сууж байгаа хүмүүсийг хараад би бол сэтгэл сайхан байсан. Ягаад гэхээр маш олон төрлийн олон янзын ааштай хүмүүс бол утсаар заалгадаг юм байна лээ. Ямар ч нөхцөлд операторууд маань сайхан нэмсгэлээд тухайн хүний асууж байгаа асуултанд хариулаад илүү мэдээлэл өгөхийг хичээж чармааж ажилладаг юм байна лээ. Энэ ихэдэ манай хэрэглэгчийн үйлчлэгээний газрын call center-ийн төв байр байгаа. 24/7 гэсэн үйлчлэгээр ихэдэ ажилладаг. 5 хүн ч юм уу сууж амар олон яг энэ заалт хэдэн хүн байна оператор. Одоо ойролцоогоор манайх өөрөө 3 ээлжээр ажиллаж байгаа байхгүй. Эхний ихэдэ дундх ээлжнийх, өглөөний ээлжнийх ажиллаж байгаа. Ойролцоогоор ихэдэ 70 гаруй 80 гаруй ажиллаж байгаа. Одоо өдөрт ажилчдын нэг ажилчдын нэг цагийн дундаж ах боломжтой хэрэглэгчийн тоо 30 олон түүнээс дээш 40 болох боломжтой. Энийгээ дагаад нэг өдрийн нийт одоо хэрэглэгчдийн ихэдэ хандж байгаа хандлага болохоор 100 мянган хэрэглэгч одоо байх жишээ нь. Тухайн хэрэглэгчийн ихэдэ орж ирж байгаа давалгаа үйлчлэгээ мэдээлэл бүрийг бид нар ихэдэ 100% хүрч ажиллах гэж байна. Хэрэглэгч хаан болохоор одоо чинь янз бүрийн асуудал байна. Жишээ нь цагаагаар ч юм уу тийм асуудал одоо ямар хариулахгүй болохгүй гэсэн. Нэг хөдөө байдаг юм л да. Хуц суурь биш. Үүшгэх боломжгүй. Тийм газар байгаа хүн нэг эхнэр нь төрөхгүй. Эхнэр чинь төрөх гээд байгаа юм уу? Битээ сандраарай, бид танд туслах болно. Тэгэл мэдээж нөгөө 22 давлах чинь хамгийн түрүүнд өөрсдөө босс юм шиг аа. Тэгэл заалгаад оператор суулнаад надад ингэ нэгж өгөөч гэл. Бид нар бас шууд ингэ нэгж өгөх бас ирэх байхгүй. Тийм учраас аль болох нөгөө өөрийнхөө боломжтой талаараа өөрийнхөө утаснаа заалгах юм те. Эргүүлээд эсвэл одоо нөгөө дуудлага гаргаад ч юм уу те. Туссан байгаа байхгүй нөгөө эмнэлгийн эмчийн дуудаад тийм эмчийн холбож өгөө тэгээд түрүүлсэн гэдэг. Тэгээ нөгөө нь маань өөрөө маргааш орчаад маш их баярсан юм байна. Өглөө яг ингээд одоо ажил дээрээ орж ирээд энэ одоо юу гэдгийг Монголынхаа одоо өнцөг булан бүрт байгаа 1.3 сая хэрэглэгчийн одоо энэ уурсах амьдралыг холбож байгаа энэ компани ингээд нэг гэрүүлийн гишүүн болоод ингээд 10 жил амьдрал орж явж байгаагаараа махдаг. Тэгээд хамгийн гол нөгөө нэг бан тим гэдэг одоо тэ бан фэмили манайх бол яг нэг зорилготой ажилтан бүр маань өөрсдөө гэж компани хавс өгөн цэвэрлэх бас бичсэн гэж ажиллаж байдаг. Залуучуудын хамт илүү багтдаг. Борлуулалт үйлчлэгээний ажилтан болсон.
байгаа. Тэгээд ажилтнаа дагаж эхлээд яваад ажлуудтай танилцаад мэдээд дараа нь хүмүүст бол үйлчилсэн байгаа. Ер нь бол хүнд үйлчлэнэ гэдэг бол тийм ч амархан зүйл биш юм байлээ. Гэхдээ бол нэг сайхан зүйл нь ийм дөрөв хугацаа өмсөд хүмүүст одоо тусалж ийн гэдэг маань их сайхан байсан. Салбар төвч гэлээ. Бас очир дугаар бол бас их байсан. Тэгээд багханж өдөр ч гэсэн тусандаа бас баяртай байгаа. Үйлчлээд ерөөдөө цай ажилласан гэж хэлж болох юм аа. Нэг утас зарсан байгаа. Ер нь бол нөгөө Mobicom хүн болгон бидний 20 жилийн түүхтэй компани бол мацалаг хамгаалах гэсэн ийм нийгэм чиглэсэн ажлуудыг бол бас хийж байгаа юм байлээ. Мацалаг бол ер нь одоо тоо толгой хувьд бол одоо ховордож устдах шатанда орсон амт гэж үзэж байгаа. За урд нь бол мацалаг судалгааны ажил хийх одоо мацалаа тоотлого гаргахад бол нэлээд хүндрэлтэй байсан л да. Тэгээд цөөхөн тоотой асар уудам газарт байдаг учраас энэ амтныг одоо тоотлогоо гаргах, бараагийг харах, мөрийг үзэх нэлээд одоо хүнд байсан. Мацалаг хамгаалах одоо ажилд бол Mobicom компаниас одоо зохион байгуулж байгаа. Ялангуяа энэ одоо автомат камерууд байрлуулад одоо 2-3 амрагчтай ившвага байна гэдгийг бас тодорхой харуулж чадлаа шүү дээ. Сансрын тохиолдолтой хүзүүцнэр шилжилт хөдөлгөөн нь одоо ямар байна гэдгийг амьдрах орчныг тодорхойлоход бас их чухал ач холбогдолтой боллоо. Мацалаа байгууллагыг хамгаалах судлах ажилд одоо бодиттой ийм одоо хувь нэмэр оруулж байгаа ийм одоо зүйл гэж би ингэж ойлгож байна. Ер нь одоо говийн экосистемийг хамгаалахад оруулж байгаа их том хувь нэмэр гэж ингэж одоо үнэлж байдаг. За энэ нөрөө бол манай сүлжээ үйлчилгээний хяналт хийдэг хяналтын хэсэг байгаа. Улаанбаатар хот орон даяар явж байгаа дамжуулах сүлжээ, радио сүлжээ, интернетийн үйлчилгээ сүлжээг 24/7 цагийн хилжээр манай инженер техникийн ажилчид бол тасралтгүй ажиллаж байгаа. Олон шатыг одоо давсан байх гэж боддог. Одоо чинь 4G одоо гисэлт явуулж байна. За технологийн хувьд бол манайх анх бол GSM 2G сүлжээг бол анх оруулж ирсэн. За түүний дараа 2.5, 2.7, за дараа нь бол 3G сүлжээг 2009 онд оруулсан. За 390 сүлжээг оруулсан. Энэ оны эхнээс бол орчин үеийн өндөр урдын 4G LTE сүлжээ үйлчлэгийг бол хэрэглэгчдэд танилцуулаад үйлчлэгийг бүргээд ажиллаж байна. Хамар хүрээний үед Улаанбаатар хот болон Томоохон Сунзуур аймгийн төвүүд нэг сүлжээ оруулсан байж байгаа. Тэгээд энэ 4G LTE маань өөрөө 3G-г одоо дэш хэрэг давуу талтай л гэж байгаа хэрэгтэй. За LTE сүлжээ маань өмнөх үеийн технологиудтай харьцуулах юм бол хурдны хувьд бол маш өндөр гэсэн байж байгаа. Техник технологийн одоо өндөр хурдыг дагаад 4G технологийн төрсэн хэрэглэгчдийн одоо энэ нөгөө интернет эхлээ маш хурдцтай хөгжиж байгаа гэдэг бол тухайн тэр серверээр ажиллаж байгаа инженер техникийн ажилтнуудын тэр ажиллаж байгаа хэв маяг ажлын хурд одоо багаар ажиллах чадвар бол бас үнэхээр мундаг байт юм байна. За тэгээд аяллаа 3 өдөр бид нэр инженер техникийн ажилтнуудтай уулзаж танилцаж ажлын байраар нь явлаа. Уулан дээр байрлах өөрсдийнх нь хэллэгээр сайт одоо бидний ядгаар сүлжээний станц дээр очиж танилцсан. Mobicom корпорацийн одоо инженер техникийн одоо тоног төхөөрөмжүүд одоо тэр сервертэй танилцуулнаад их сонирхолтой байсан л да. Сонсоор нэг үзсгэж үг байдаг. Mobicomтой хамааралтай гэсэн. Бүх хамт олноор нь буу явж танилцлаа. За залуу хүний хувьд би ийм том компаниар ороод бүх зүйлүүдтэй танилцсандаа маш их баяртай байна. Хамгийн гол нь бид нөгөө өргөн телефоны компанийг гадна талаас нь хараад үйлчлэгээний заа танхим зөвхөн одоо нөгөө утасны үйлчлэгээ авч байгаа ч гэх юм уу. Сүлжээ дугаартай холбоотой иймэрхүү юмар ханддаг гэсэн бол цаана одоо жишээ нь одоо инженер техникийн ажилчид одоо салбараа хариуцсан тухайн аж ахуй нэгжүүд маркетинг болон удирдлагын баг тэгээд
энэ олон хүнтэйгээ уулзаад яваад бол бас зөвхөн одоо нэг хэрэглэгчид л маш олон хүн ингээд өдөр шөнөгүй 24 цагаар ажилтгийг харахад бол бахархалтай санагдсан. За ямар ч хэсэн энэ бүх аяллаа төгсгөлд компаниараа аялуулж танилцуулж хүлээж авсан Mobicom-ийн нийт хамт олон Mobicom корпорацтай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бүх хамт олонд нь ажлын амжилт хүсье. 20 жилийн баярын мэндийг хүргье.